Сайн байна уу? Би 30 дөхөж яваа жирийн нэг бүсгүй заримдаа залуухан гэхэд нэлээд олон жил амжуул, олон ажил амжуулж хийж үтсэн юм шиг те тал талын авьяастай юм шиг санагддаг. Гэхдээ надад тулгардаг хамгийн том асуудал бол тууштай биш зан. Надад амжилт авчирч болох үс олон боломжийг амьдрал надад өгдөг боловч би яагаад ч юм дундаас нь орчихдгоо. Одоо бүр зуршил болж байх шиг байна гэж байна. Тэгээд энэ зангаа өөрөө маш сайн мэддэг боловч юмнаас уйдахаараа хангалттай шалтгаан олж эхэлсэн зүйлээ дуусгахгүй хайдаг энэ зуршлаасаа болж чадахгүй юм аа яах вэ? Бүр үндэс угийг нь олж эмчлэн гэж байдаг болов тэрнээс би өөрөө энэ дутагдлаа мэддэг засах гэж өөрөө оролцсон ч чадахгүй байна. Тэгээ цаг заваа гарган уншсанд баярлалаа гэж байна. За одоо хариулт юу гатхаа тавиадхаа заяа. За хариулт одоо та нарт дэлгэцсэн харагдах бах. Хариулт юу вэ гэхээр хамгийн ихнийх нь болохоор тууштай биш гэдэг зан мань хүн өөрийгөө тууштай биш гэдсэн шүү дээ тий. Тэгэхээр тууштай биш гэдэг тодорхойлт өөрөө бас жоохон эргэлзээтэй тодорхойлт байдгийг. Тууштай биш гэж юу гэдэг гэхээр нэг юм хийж байгаа голоос нь болчихж гэнэ гэж яриад байгаа шүү дээ тий. Гэтэл бид нэр ихэнх юмнууд нь аюу шудраг бус тодорхойлт бид нар өөртөө өгчдөг байхгүй. Одоо жишээлбэл би аяг одоо 0-ийн өрөөнд орё гэж 0 бицчээд усаад таад гарч ирж гараа угаагаад ч юм уу тий гарч ирж штэ хүн чинь бицчаад голоос нь таслаа гараад ирдгүү үстэ тий бид нар биц дуусчаад өмдөө татаад юугаагаа гараа угаагаад тэгээ гарч ирдэ штэ тэр тууштай биш бид нар зөндөө бол өдөрт өчнөө олон янз янзын үйлдэлүүд хийж байгаа байхгүй бүхэл өдөржингөө аяг цаа үжил би аяхтай цаагаа уугаа дуусгаад аягаа угаагаа тавьдаг үстэ бүгдээрээ тууштай байхгүй юу тэгэхээр тууштай биш гэдэг юм өөртөө тодорхойлт өгнө гэхээр шудраг биш байгаа зү. Бид нар зөндөө олон янзын юм хийдэг. Усанд орж байхдаа бид нар үсээ норгоо шампу төрхөөд янз янзын юм ягаад шүршиш дуусаа усыг татаагаа гарч ирдэг үстэй тий. Бүгдээрээ тууштай байхгүй. Тууштай үйлдэл хийдэг бүгдээрээ. Тэгэхээр хараа. Бүгдээрээ тууштай хийгээд дуусгацсан юмнуудаа туушгүй одоо үлдээсэн юмнуудаа харьцуулахаар туушгүй үлдээсэн юмнууд нь аягүй цөөхөн байдаг байхгүй. Одоо ойлгож байна тийм миний хийж байгаасаа. Тэгэхээр мань үний өөрийгөө дүгнээд байгаа тэр дүгнэлт худлаа ахгүй юу? Тэ? Тэгэхээр бид нар туушгүйдээ биш зүгээр л одоо тодорхой юмыг хийх шаардлага байгаагүй ч юм уу ямар нэгэн нөхцөл нь харагдахаа байгаа л эхэлсэн л ахгүй юу? Шаардлага байхгүй. Одоо бид нар аяг уугаа дуусчвал энийг дуусна. Уугаад дуусчихвал би өсөглөн болвол аягтаа болоод идээ дуусна шүү дээ, тэ? Цадцсан болвол идэж дуусахгүй шүү дээ. Ялгаа байхгүй. Тэгэхээр бид нар тууштай биш гэдэг дүгнэлтийг аягүй шудраг бусаар өгдөг байхгүй юу? Аягүй хайцангуй ойлголт. Тэгэхээр яагаад дуусгах хэрэгтэй юм бэ? Энэ дараагийн асуулт нь болохоор яагаад энэ ажлыг дуусгах хэрэгтэй юм? Тэ? Яагаад энэ ажлыг дуусгах хэрэгтэй гэдэг шалтгаан нь байхгүй байгаа байхгүй юу? Тэ? Үнэхээр дуусгах хэрэгтэй. Одоо би уйдаад ч юм уу тэ? Юу яахтай хамгийн гол нь дуусгахчвал би юу яваад тэр дуусгахыг шалтгаан нь харагдахаа байцсан учраас тэг хүн чинь дуусахгүй шүү дээ тий. Тэгээ голоос нь хайждаг. Багхгүй. Тэгэхээр тэрнээс уйдаад байгаадаа бас биш байхгүй. Тэгээ дуусахгүй байвал гарах хор уршиг нь юу байгаа юм тэрийг бид нар мэддэггүй. Тий? Хор уршигаа бид нар харчвал би одоо жишээлбэл өглөө босоод ажиллаа хийгээд ажлаа дуустал нь байхгүй болвол миний цалин олохгүй шүү дээ тий. Хор уршигаа бид нар харч тэгвэл миний цалин ирэхгүй тийм учраас би дуусахгүй болохгүй гэдэг хийн шүү дээ тий. Тийм учраас бид нар хор уршигаа харцсан үедээ цалингаа авахын тулд бид нар хийдэг байхгүй юу? Тэ? Тэгэхээр юу байгаа вэ те? Ойлгомжтой байна те? Хор уршиг нь юу дуусахгүй ажиллаа хор уршиг байхгүй бол яах вэ? Тэ? Дараагийнх нь энэ хитрхи том зориг байгаад байна уу? Эсвэл жижиг зориг байгаад байна уу? Хитрхи аягүй их юм хүн голоос нь уйддаг гэдэг юм чинь ягаад гэвэл хитрхи том зориг дээр бид нар голоос нь уйдаж эхэлдэг байхгүй юу? Тэ? Жижигхэн зориг байх юм бол бид нар дуусгадаг. Тэгэхээр би зорилгоо том биш жижигхэн болох талаас нь зөвлөж байгаа энэ дээр. Дараагийнх нь хитрхи амархан байгаад байна уу? Байгаад байвал жоохон хэцүү зорилго болгоод тавьбал яа. Хитрхи амархан юм уйдгартай байхгүй юу? Хийдэг юмнуудаа өдрө болгон одоо жишээлбэл амархан юм хийгээл байвал аягүй ядаргаатай шүү дээ, тэ? Сонирн биш шүү дээ. Тэрний онд хийж үзээгүй юм. Тэгэхээр нөгөө тухлаг үснээсээ гараад арай жоохон хэцүү зорилго сонгох уу? Тийм байж болох байхгүй юу? За дараагийнх нь засах гэж оролцсон гэж ярьж өстэй би засах гэж оролцсон гэд. Тэгэхээр тэр оролцсон гэдэг үгэн дээр бас их учир дутагдлаа байгаа. Яг хүн одоо жишээлбэл би оролт нь хийн гэдэг хоёрын хооронд асар том ялгаа байдаг байхгүй.
Засах гэж мань хүн яг яаж оролцсон? Яг яаж оролцсон? Би тэрийг бол мэдэхгүй. Энэ өгүүлбэр дотор ингэж үчигдсэн байна. Гэхдээ засах гэж оролцсон. Зарим хүмүүс оролцсон гэсэн мөртлөөс оролдоогүй хайчдаг байхгүй юу? Тэ яг яаж оролцсон? Зүгээр засах гэж ингэж бодож байгаа л тэгэл орхичдаг байхгүй юу? Тэгэхээр яг юуг засах гэж яг юу яаж оролцсон? Тэгвэл тэр нь бас эргэлзээтэй асуудал байгаа даа тий. За дараагийнх нь юм нь болохоор оролдох хийх хоёрын хооронд асар том зөрүү байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл чи сандал дээр сууя гэж бодъё л та тий. Тэгвэл бол оролдоод авахгүй зүгээр суун л үсттэй. Тийм биз дээ. Би оролдоод авах юм байхгүй шүү дээ тэрэнд чинь. Хоол идээгүүл идвэл идэн л үсттэй. Хид идэх гэж оролдох шаардлага байхгүй. Бодоод үсттэй тийм баа үсттэй. Бид нар амьдрал дээр яг ийм тэнийг юм дээр өөрийгөө зовоодаг байхгүй юу? Би тех гэж оролдоод байна гэж яриад байдаг байхгүй юу? Хийгээд байгаа мó эсвэл оролдоод байгаа мó тэгвэл хийхгүй л байгаа байхгүй юу? Оролдоод байгаа бол зүгээр хийхгүй байх гэсэн үг шүү дээ, тий? Тэгэхээр ийм байгаа байхгүй юу? Бид нар хоол идэх гэж гээл хоол идэх гэж оролдоод байх юм байхгүй. Нэг бол хийхгүй хийлүүл хийн хийхгүй бол хийхгүй. Тэрээс голд нь оролдоно гэдэг юм байдаггүй байхгүй юу? Тийм орон зай бол зүгээр хүний хийсвэр ойлголт. Зүгээр хийх гэж байгаа боловч хийхгүй гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Окей. Тэгэхээр тэр талаар би олж харж байгаа энэ дээр.